大家好, бүгдээрээ сайн байцгаана уу? За, өнөөдрийн хичээлээр бүгдээрээ ахин нэг шинэ өгүүлбэр хамтдаа хэлж суръя. За, энэ өгүүлбэрийг бүгдээрээ хамтдаа харцгаая. За, энэ дээр ни хуй зуо фан ма гэсэн байна. Ни чи хуй чадах зуо хийх фан гэдэг нь хоол. Тэгэхээр ма гэхээр яадаг вүлээ? Ма гэхээр асуусан хэлбэр болдог тийм ээ. Тэгэхээр чи чадах уу хийж хоол. Чи хоол хийж чадах уу гэвэл хятадаар ингэж хэлэх нэ. Ингэж асуух юм байна. Тэгвэл энэ өгүүлбэрт хэдүүлээ хариулахдаа за тийм ээ би чаднаа гэх юм бол ши гэдэг үгийг ашиглаад ши wo hui zuo fan. Ши тийм ээ. Wo би hui чаднаа. Zuo fan хийж хоол буюу би тийм ээ би хоол хийж чадна. Харин үгүйсгэсэн хэлбэрээр би хоол хийж чадахгүй гэвэл хэдүүлээ яаж хэлдэг вүлээ? За та хэд мэдж байгаа? Wo bu hui zuo fan. Би бүү гэдэг үгийг ашиглаад bu hui. За гэхдээ энэ хоёр үгийг уншихдаа бүү чинь үндсэн хөг нь болвол бүү дөрөвдүгээр үгээр уншдаг. Гэхдээ энэ дээр hui араас нь дөрөвдүгээр үгээр орсон учраас энийг хоёр талуу шилжүүлж уншина. Тэгэхээр bu hui гэж уншина шүү. Bu hui. Тэгэхээр би bu hui чадахгүй. Zuo хийж fan хоол. Би хоол хийж чадахгүй. За тэгвэл энэ өгүүлбэрийн бүтцээ ашиглаад эзэн биеийг өөрчлөөд хэдүүлээ хэлж үзье. Энэ дээр ни ди hui zuo fan ma. Ни чиний ди болсон байна. За түрүүн бол чи чадах уу гэжсэн бол ни ди гэвэл чиний эрэгтэй дүү. За тэгэхээр хятад хэлэнд дүүнэрийг хэлэхдээ хүүсээр нь ингэж хэлдэг. Тэгэхээр ялгаж хэлдэг. Тэгэхээр энэ дээр бол эрэгтэй дүү чадах уу zuo fan хийж хоол. Мэдээж асуух өгүүлбэрт ма аавн тийм ээ. Ма хөнхөө хэлнэ. Тэгэхээр танай эрэгтэй дүү чадах уу хийж хоол. Танай эрэгтэй дүү хоол хийж чадах уу. Тэгвэл бүгдээрээ өнөөдрийн үтсэн бүтцээ гэрийн даалгавартаа маш сайн давтах нь. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. За ижээ.